сайн бацхан уу энэ байна. Өнөөдрийн ишлэл Луг 23:18-23. Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суулгаж өгөх үүрэгтэй байв. Гэтэл цугласан олон бүгдээрээ наад хүний ав харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашгиралдав. Бараб нь хотод бослог гаргасан хүн алсан хэрээр шоронд оруулжээ. Пилат Есүсийг суллахыг хүсэж тэдэнд дахин үгээ хэлв. Гэвч тэд түүнийг цовд хэмээн хашгирсаар байлаа. Пилат 3 дахь удаага тэдэнд яагаад энэ хүн ямар бузар мөг үлдсэн юм бэ? Үхлийн шалтгаан болох ямар ч гин бурууг би түүнээс олсонгүй. Тэм учраас түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд харин ч тэд чанга хашгиран түүнийг цовдлохыг шаардсан тэдний дуу хоолой дийлв. Үнэхээр түнд хурганд ямар ч гин нүгэл байхгүй лээ. Тэгээд яагаад Иесусыг цовдлох болов? Бид авралын тухай ойлголтыг сайн мэддэг л дээ. Иесус Христэд итгэх үед бид үнэхээр мөхөхгүй мөнх амьтаа болно. Эзэнтэй илрүүлэгдэнэ гэд. Гэтэл заавал яагаад хург маань цовдлогдох ёстой гэж, яагаад Иесус Христ цовдлогдох ёстой гэж. Энэ цовдлолтоор болж яагаад юу болдг юм бэ? Тэг гин нүглийг угаад цэвэрлдэг юм ганцхан цус байдаг. Тэгвэл хург тавьдаг байсан. Гин нүглийг угаах гэж харин төгс ямар ч гин нүгэлгүй хург бол бүх гин хүн төрлөختний бүх гин нүглийг үргэж чадaltaй, цэвэрлэж чадaltaй. Тэгэхээр нэгдүгээрт нь хург заавал нийтлэх хэрэгтэй болох нь Илчил 5:6 уншиж өгье. Яахан энд үзэгдлүүдээр дээр байж байгаа. Тэгээд би Синти болон 4 амьтны хооронд ахлагчийн дунд зогсож буй нийтлүүлсэн мэт хургийг харав. Тэр энд нийтлүүлсэн мэт хургийг дээр харж байгаа. Нийтлүүлсэн хург маань дахин амилсан дээр байж байгаа гэсэн үг. Нийтлүүлсэн хург шүү. Цааш нь унших юм бол Илчил 7-гийн 13-ыг уншия. Ахлагчдын нэг нь хариулж надад хандан цагаан дэлхий эдгэр хүмүүс юм бэ? Гэт ханаас ирсэн бэ гэж асууж байгаа. Йоханнаас тэнгэр дээр байгаа 24 ахлагчийн нэг нь асууж байгаа. Би түнд эзэн минь та мэднэ гэхэд тэр надад эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирсэд бөгөөд тэд хурганы цусаар дээлээ угааж цагаан болгожээ. Тэгэхээр хурганы цусаар дээлээ угаадаг бахан гим нүглийг угаадаг гэсэн. Тэгээд бид цагаан болдог байгаа. Цагаан болох үед эзний өмнө очдог болох нэ. Тиймээс тэд Бурхны сэнтийн үнд байдаг бөгөөд түүний сүм дотор өдөр шөнөгүй түүнд үйлчдэг юм. Сэнти залрагч асраараа тэднийг дээгүр нь бүрхэн. Тэд цаашид өлсөгчгүй, цангагчгүй, тэд наран чардагчгүй, ямар ч халуун таалгачгүй. Яагтгүй сэнтийн голд байгаа хург тэднийг хариулах бөгөөд амийн усны болгоод руу итлэх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс сүрийг арчих болно гэжээ. Тэр Есүсийг хончин гэдгийг бүгдээрээ мэддэг. Харин хончин маань зөвхөн биднийг дэлхий дээр хончлоо зогсохгүй, дээр бас хончилдог байх нэ. Бурхны сэнтийн өмнө биднийг хончилдог байх нь. Тэгэхээр энэ хург маань, хончин маань биднийг зөвхөн гин нүглээс угаагаад зогсохгүй, дээр хончилдог байх нэ. Тэгээд бидний дээлийг хурганы цусаар цагаан болгодог байх нэ. Дараа нь Ичил 12:10-11 уншия. Би тэнгэр чанга дугаар ингэж хэлхийг сонсов. Бурхны өмнө ах дүүсийн маань өдөр шөнөгүй бурддаг. Тэднийг бурдгаж доош хаягдсан учраас идвгээ бидний Бурхны аврал, хүч, хаанчлал ба түүний Христ ирэх мэдл хурж ирлээ. Тэд түүнийг хурганы цус өөрсдийн гэрчлэлээр үгээр ялжээ. Тэд өхөн хөхтлээ амиа хайрлаагүй маа гэж. Тэр энд үнэхээр бидний бурдгахч Бурхны өмнө бурдгаж ах дүүсийн минь бурддаг, өдөр шөнөгүй бурддаг гэж байгаа. Ганц удаач биш, өдөр шөнөгүй үргэлж гэсэн үг шүү дээ. Тэднийг бурдгаж доош хаягдчих. Тэр хуран нядлагдах үед тэр хурны цусаар сатаныг ялж байгаа. Тэр үед хураг нядлагдах үед, дахин амьлах үед бурдгаж доош хаягдчих. Дээрээс үүний ачаар Бурхны аврал, хүч, хаанчлал түүний Христийн ирэх мэдл хурж иж байгаа. Тэгэхээр сатаныг ялдаг хамгийн том зүйл бол хурны цус байх нэ, ялсан. Тэгээд бас доош хаягдсан байх нь. Тэгээд дээр Бурхны өмнө сатан байнга өдөр шөнөгүй биднийг бурдгахаа болсон гэсэн. Харин дэлхий рүү хаягдсан гэсэн. Доошоо хаягдсан гэсэн. Диваж дээрээс. Тэгэхээр энэ дээрээс хаягдсан нөхрийг бид бас яах нь вэ? Өөрсдийн гэрчлэлээр ялдаг бол байж болох нэ л да.
Тэр хурны цусны хамгийн том шалтгаан бол үнэхээр бурханд ялгалтыг авчирсан гэсэн үг. Тэгээд сатаныг ялсан. Тэгэхээр тэмцэл дээр дууссан ч доор явуулээ дайсаар л байгаа. Тийм учраас дахин Иесус Христ дахин ирэх хэрэгтэй байгаа. За дараагийн нэг шалтгаан бол 1-р Коринтын 10:16-аас 17. Бидний гэрөөдөг эрүүлийн аяга нь Христийн цусны доторх оролцоо биш үү? Тэгэхээр хэмтэр Христийн цусны доторх оролцоор бидний гэрөөдөг эрүүлийн аяга нь. Бидний хөгжлөг талах нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талах нэг тул бид олуулаач нэг бие байна. Учир нь бид бүгдээрээ нэг талхнаас болцдог. Христ хэмлэгдэн талах болох үед түүний бие бяцрах үед бид Христ дотор нэг биетэй болдог. Бидний гэрөөдөг эрүүлийн аяга нь бас түүний цус. Тэр хэд хэдэн маш олон чухал шалтгаануудын улмаас Христ заавал зовлогдох ёстой болж л тээ. Тэгээд амиа хайрлахгүй өөрийн цорын ганц хүүгээ бидний төлөө зориулсан бурханд талархаараа. Тэгээд эзний зовлыг барах үедээ энэ бүхнийг санал дурсаараа. Танд баярлалаа.